гарч ирэх гэдгийг сайн ойлгоод төсөөлөөд бодосгож. Нээлттэй цонхоор надад тоглож байгаа хүүхдүүдийн бүхэн дуу шууган ирж бүр байд суухын аргагүй болгоно. Цогоо тооны хичээлийн даалгаврын өгүүлбэртэй бодлогыг өндөрцөн байж бодцоход босов. Бодогч гэжтэй. Ариунагийн бот нэрэл туусан хэрэгшүүлээ. Дэвтэр номоо тэр чигээр нь адун босож галт цуухны өрөөнд орж талах авч өмхээд хүүтэн ус уух гэхэд нь игчин. Маа энэ цай уу гэж цогоо үгүй гэж толгоо сэгсрээд хойжуураас хүүтэн ус хүт хийд зарилтлаа. Би гарч тоглоо гэснээр игчигээ занд идэх тул даалгавраа бүгдийг нь хийчихсэн. Бушуухан хилчгээд гарав. 5 давхраас буух замдаа яасан бэ? Агаан юу гэж байна? Шаалхан төгшөө. Төгшөө яасан маа? Сурч дав гэж байна. Хаагийн. Хоохийн. Аураа. Сурч буугаад. Буух замдаа юу? Замдаа тасан хүүхдүүдийг зөвхөн суугч тэгээд нэг муу хийдэг. За арай сурч наасаа муу хийдэг. Байрч чойны хийж байгаа хүүгээ цохоо явцсан. Сурч тэмүүлж өгөөд. Хүүхдээ даавал хүүхдүүдийг затаад сурч арайсан. Мөн ийм цаасан дээр тэнэг гээвчээд тэгээд хаалхнууд дээр наа. За
гүйж одов. Тэгснээ тасгийн шүгэлдээ оцны хаалга савн гаагаад юу ч болоогүй юм шиг хоёр гараа өмднийхөө халаас нь хийж зам дээр чулуу өшгөлөн эсгэрэн алхав. Эцэг охид дээс тоглож байна. Цогоо нэгэнтээ инээ далтаа өнөөх огт руу явв. Тэдний хажуугаар гинхүү царайлан өнгөрч явснаа гинт усгийн аяасан. За, бидгүүний гөрч юм. Дээс тоглож байгаа хүмүүс байсан шүү дээ, тийм. За, дараа нь Сарах дэлгийд тэр хүүхдүүд татаа намайг бариад өдөөдсөн. Суралц муухай үгүй. Тэр хүүхдүүд ахад энэ яах вэ? Дэлгэж явах юм гэж. Одоо сууж билет төлөж. Тэр хүүхдүүд очиж. Ахтуудыг тэнийг мангаргээ шаалаад тэгээд яв. За. Гинт усгийн дээс нь орж хэд төвхөрснээ тоглоомыг нь барин улаах гэсэн боловч охид түүнийг шаван авч золтой сүйд хийсэнгүй. Тоглоомыг нь хөснөөсөн түүнийг арайг нь мултарч зүгтахт нь зүгээр ч орхисонгүй. Яасаа өнгөрөө юм гэж ирээд тал талаас нь өөв. Тэр дээсээр хит сайн ороолгож аваад зүхтав. Тийм зүхтаж яваад цемплээд удаагүй байсан зам дээр бишгсэн өрөөсөн хутлан сууж шигдэн үлдэв. Чухам хэдийд хийснийг нь мэдэхгүй тэр явхан хүний зам үргэлжлэн явсаар их замтай нийлсэн аж. Цогоо хорсон өвдөж байгаа нуруугаа хит үрээд утлаа суглан авах палхийд гიშгсэн мөрөн үлдэв. Тэгмэц толгойд нь нэгэн гайхамшигтай сонин санаа зурсан ихэн тэр юу гэж бодсон бэ? Жахлан орж ирэх шин. Эндээр нөө зурмөр гараад яа. Сууж дэлгэрсэн. Ямар тэгвэл энэ ойлгохтой үгүй таа. Мөн тийм зурмөр гараад яасан. Сууж нэгдэж байна. Ойрцоо байсан модлоо бүдүүн гихчийн өчиг угалж аваад ямар ч өөс хэрэггүй цэвцэн хатаж байсан зам дээр 69 цогоо гэж ихэд хичээнгүлэн дармалдаг чив. Тэгээд босож хараад болгон тэр гэж амандаа ширэн сэтгэл хангалуун эргэн харсаар гэрдүүгээ явлаа. Бүглөөн хичээлдээ явхаар эртлэн гарч баяртай нарахгүй хол алгасаар ирвэл өчигдрийн зам дээр хүүхдүүд шаваард шуугилд зогсож байлаа. Намайг ярьж байна да. Ямар дог вэ гэж ирээд сургууль даяар ярих болно. Таньж мэд бүгдчгүй болно. Нэрмэн ингээд мөн үлддэг байж. Хин ч арилгаж чадахгүй шүүгээ хэмээн бодсоор ирж явахыг нь харсан хүүхдүүд жиг жуг гэцгээ бие биенээ сэмхэн нутарсаар зам тавьдаг. Цогоо их замтай гэх чинь инээмсэлтэн ирснээр зог тусна царай хөвсгийн улай аюу болсон. Агаа хоёр үрж байна шин. Сурах дэлгэрсэн. Монгол цагаан гэсэн. Сурах яриаснаа байна. Хачин муухай хүн хөшмөрүүлгүй муухай замтай цагаан ярьсан юм. Сурагч жахлан болж байна. Намайг сурдаг. Сурагч нас. Тингээр зэрэсаа үгүй. Арт муухай зураг гээд муухай бичсэн байсан. Сурагч нас. За. Түүний парвет бичсэн нэрнийхэн ард зураг татаад тэнийг гэж хэн нэгэн бичжээ. Одоо түүнийг яагаад арилгаж чадахгүй болжээ. За зохиолын гол батар хэн бэ? Өнөөдөр бүгдээрээ цогоогийн хэлсэн үеийн тухай нэ тэ. За. За үеийн зохиолоос
Чулуу маань ямар үнэт хийсэн нэлээ бодож байгаа. Анаад Таахны ус. за мөнгөрөл Очдос. за янчин Нүүртэлсэн. нэ Нүүртэлсэн. за маалын үчин Эсаа. цаваа юу хийсэн бэ? Ариунаас даалгавар ус. Оо ариунаас яасан? Уусан. Дараа тэгээд Илчтэйгээ баргаж хэрэглэсэн шахгүй байсан. Эцгийн ганцаар мэддэг болохоор даалгавар хийцгээе. аачтайгаа таалц тий. Таалц. Хүрээ Сурч жахаг уу. Хасах юм. оо талах хийсэн. Сурч нэмдээ. Үтэн үгүй байсан. Тэмдэг суучаад мөнгөлээ. За 5 дахь дээр яасан? Юусэн дотор нь яасан блэ? Яа, тут яасан. За багш нь өөрөө бидрээ бүрээ.
ямар хор уршиг вэ гэвэл тоол. Тэрний хор уршиг юу болох вэ?
бодоогүй. Яг юу бодох хэрэгтэй вэ? Юу ч бодох хэрэгтэй вэ? Өчигдөр энийг ууж болохгүй шүү гэж бодох хэрэгтэй тий. Энэ технологи хийгээд том болоод ямар ч зүйлгүй өөрчлөлт хийгээд хүмүүс дараа нь өөрчлөлт хаалгасаа нэг чиг гэсэн чиг харсан шүү дээ. Тэгээд чигийг буцаа засчих гэж бас октод үеийг болооч. Боолно эрүүл мэндэ түүхий уусрахтай эрүүл мэндэ бодох хэрэгтэй тий. За хамтдаа юу бодох хэрэгтэй. Уурлаа шүү гэж би буруу гэж бодох хэрэгтэйсэн тий. Хаас завлаа болж. Хаас завлах хэрэгтэй. Оо ийм гэж бодох хэрэгтэйсэн тий. Амчир хөлтэй юу ч бодох хэрэгтэй байсан. Баяр ноод бодох хэрэгтэй тий. Согтоо гэж. Нэрээ чигтээ юу ч бодох хэрэгтэй байсан. Мод ингэж бодсон бол цагаан маань уу хийсэн үү? Ингээд ингэж бодсон бол энэ муу үүдийг хийх хэрэгтэйсэн үү? Ингэж бодсон бол яах байсан бэ? Сайн хийх байсан тий. Атгүй бүтээрээ нэгдээ цаасаа аваад цагаан хандж юу ч хиймээр. Нэгдээ цаасаа аваад За байж. Райдныг нэг тоосцсон. Хааш. А би энэ юу ч цагаан хандж юу ч хийсэн мэт санагдаж байна уу? За би үзнэ. Аач юм. За тэгээд заавал болно. Сонсон. Зааш. Юм нэгээс өмнө энэ бодож хийгээ. Чигээр юм байна. Нөгөө чи муу хийж бодорой. Цагаан чи битгий муу хий. Жигтэй бол чи хахны. Цагаан чи үнэхээр ямар сайн ирсэн юм байна. Өөрийгөө хатсан гэж бодорой. За ямар нэгэн зүйл хийхээсээ өмнө сэтгэлсэн бодох хэрэгтэй шүү. Бас өөрөөр сайн бодох байгаарай. Мөн видео энэ мөн шүү сайн үү гэж бодорой. Ахиж ингэ хөш. Цагаан чи муу хийхээсээ сайн бодорой. Чи муу сайн хийж. Оо сайн удаарай. Төгөө сууж авахгүй шүү. Алфавитыг хийхдээ юу гэж бодох вэ? Цагаан чи фото сууж. Цагаан чи битгий надад төгөө суугаарай. Цагаан чи надад юу гэж бодох вэ? Цагаан чи юу гэж бодох вэ?
그때가 제가 잘맞으면 거의 이렇게 그때는 소름이 가까우시.
бодож байсан. Муу их застай тань нэг. Би түүнээс өөр болсон. Альбаны хийхдээ сайн болдог. Би өнөөдөр хийдээс өмнө дараа нь аваад ямар гарахтай гэдгийг ойлгосон. Би муу хийж болохгүй. За хараа цай хийж байх болсон. Би өөрөө зүйлсийг хийхээс өмнө бодож хэрэгтэй. Өний бодож болохгүй. Бид хийхээс өмнө сайн болох. Би муу хийж болохгүй. Асаа тохиолдол хийхдээ бодож ийм хэрэгтэйг ийм болсон. сайн бодож унгааж хийж чадсан гэдгийг ойлгосон. Тэгвэл муу үйл хийж болно уу? Тэгвэл бүгдээ эндээсээ муу үйл хийж байгаа зүйлийг зурнууд яах вэ? Энэ маш хэрэгтэй байна уу? Үгүй байна тий. Яг бүгд бодож өчрөө бодож ахоо гинэс хийж болно уу? Үгүй. Муу үйл хийж болохгүй учраас муу үйл зур манай их барьж байгаа юм байна. За